Миний нүдийг арай шийд нүдээ. Нүс нэг хөрийн авч яваад чамаа идчихв. Хай манаха амралтын өдрийн минь аваа амарсан. Тэгээд бичгтэйгүү дөрөв бол заавал гадуур тэнэн. Тэгээ би тэд одоо гой газар ирсэн байна. Стокгольмоос нэг цаг гарны зайтай. Тэгээ танаасаа бичлэгэн дээр харсан баг битээр эхлээ явсан чинь буруу газар л явцсан байсан. Тэгээд зөв баяг нэгээд үдсэн чинь цаг гарны зайтай. Ихтэй айгүй гоё заяа. Нартай өдөр ирвэл бүр амар гоё юм байна. Тэгээд гэр бүлүүд маш их байна. Дандаа хүүхдүүдтэй хүмүүс байна. Тэгээд нохоотой ч хүмүүс байна. Тэгээд зөндөө ингээ машин ирж цаараа. Биг машин. Тэгээ одоо гой газрыг үзүүлье. Тэд ирсэн газар бол хулууны тариалан байна. Хулууны газар байна. Тэгээ удахгүй Халлоуин болох ч байгаа болохоор ингээд гоё чимгэлчиж. Хай. Би Instagram дээрээс олоо заавал энд ирж хүүгийнхаа зургийг даруулъя гэж түрээд ирсэн. Тэгээд хэдүүлээ ишээ орцгоё. Тэгээд өглөө ирмээрээ байл заавал цаг захиалд юм бэлээ. Тэгээ юу хийдэг юм бол бүүмэд. Битээр өдөр ирсэн нэг цагт. За хүмүүс баахан зургаад аруулж ийн хоёлаас гарч ирээ зургаад аруул тэ хүүгийнхаа зургийг. Тэгээд цэцэг нөгөө Монголд байрны гадаа ургадаг цэцэгнүүд байна. Энийтэй хүмүүс хайчилж аваад ах юуг нь хайчилж авд юм бол энэ цэцгээр яад юм бол энэ тэгээд энэ авмаар байвал ийм хулуунууд авчдсан юм байна. Энэ цэцэг энэ их ч өөртөө л авч ах шиг байна тий. Ийм цэцэгнүүдийг хайчилж авч болдго юм байна. Энэ яаж авах вэ мэдээд. Энэ одоо хараа англиар choosing the best pumpkin гинэ. Яаж ийм хамгийн гоё хулууг сонгож авах вэ гэдэг юм биччихэж. За тэг хүмүүс ингээд хараа хулуу авмаар байвал ийм тэргэнд чирээд явдаг юм байна. Энд нэг юм ногоон хулуунууд байна. Эднийг бас иддэг лээлгүй бодвол тэ араа. Энэ ногоон хулуунуудыг юу? Иддэг лээлгүй тэ. Мэд. Аггүй энэ ч суудаг газар. Суудаг газар. Энэ дотор гэхдээ юу нөө нэг юу чи өөр жимснүүдийг тарьд юм бэлээ зундаа. Энд хүмүүстэйгээ юм идээ сууцгааж байна. Хоол мол захиалдаг кофе шоп модноо тэр нөө бүргэр мөр хаад. Тэнд нь болохоор кофе шоп, хоолны газар бас байна лээ. Тэгэд зөндөө зураг авахулах газартай юм байна. Тэгээд шууд ийшээ ороод тэгээд өөртөө түүгээд аваад. Одоо тэгэл шууд ийшээ ороод өөртөө түүгэд гинэ хулуунуудыг. Тэгээд би танад орж харуулъя. Ийм хулуун одоо энэ хулуунуудыг харахаар үнсгэлжингийн хүүхдэд цаанд ордог. Эднэр чинь ингээл шууд ид шидээр том болоод гоё юу болдог те. Тэрэг ийм хулуунууд байна. Сонирхолтой бүр цаашаас явж болох юм аа гэхдээ би техник тийм хол явмааргүй байна. За тэгээд энд ингээд юу болж байгаа юм бэ? За ямар ч хэсэн ирсэн чи айгүй гоё нартай байна. Ямар гоё happy байна. Би гоё ингээ намар ихлэх гээд өвс мөвстэй шарлаад ийм гоё pumpkin-ы юу болж молоод фестивал гэх юм одоо юу хийх гэдэг вэ? Энд бас айгүй гоё хүмүүс зургаад аруулж байна. Тэр хүүхийнхээ зургийг зөндөө газар даруулнаа. Нара pumpkin-аар ингээ чимгэлцэн. Зургаад аруулж байгаа юм байна. За тэгээд эндээс эхлээд бүр төрөл бүрийн холуунууд байна.
Энд нэг юм шар хулуу байна, цагаан хулуу байна. Ийм сонин ногоон хулуунууд байна. Цагаан хулууч байна. Эднийгээ бодвол бүгдээрээ л өөр өөр амттай байдаг байлгүй тий. Тэгээд ингээд дунд хэмжээ нь нэг ширхэг 40 крон гинэ. Тэгээ энд болохоор бүр том хулуунууд байна. Хараа хүмүүс ингээ айгүй хулуу ирж авдаг юм байна. За тийм эндээс ийм том хулуунууд байна. Ийм том хулуунууд хараа. Бүр тэр чигтэй хулуунууд энэгээр. Зарим нь энийг иддэг байх, зарим нь болохоор энийг чимгэлдэг байхаа те хүүхдүүдтэйгээ нийлээд нөгөө нэг янз бүрийн аимшигын царай барай гаргаад чимгэлдэг байж магадгүй. Би бас гайхаад байна энэ одоо иддэг хулуунууд юм болов эсвэл чимгэлдэг хулуунууд юм болов? Бас сонирхолтой санагдчихлаа. Тэгээд би танаас кофе шоп хоол мол гардаг газруудыг харуулъя. Энэ аягүй сони юм аа. Цэнхэр өнгийн хулуу ах юм. Сони. Мод цэмбах та. Гэхгүй. Зяк. За тинт кофе гэдэг байна. Кофен дээр юу гарч ин хэдүүл очиж харцгаая. Энэ болохоор бургер гинэ. Энд болохоор шүл, зайрмаг тэгээд сосиск гарч байгаа юм байна. Тэнд болохоор кофе гарч байгаа юм байна. Ингэж байгаа юм заа манайха сая төгөлдөр надад тайлбарлаж өглөө. Энэ болохоор энтлийн хэсэг нь болохоор Халлоуины одоо хулуунууд юм байна. Чимгэлдэг хулуунууд гэсэн үг. Ийм том хулуунууд. Сая би танад харуулсан шүү дээ. Тэгээд энэ нь болохоор бас чимэглэлийн хулуунууд гинэ. Тэр нөгөө самбарууд дээр ингэ бичсэн байгаа юм байна. Тэгээд энд болохоор хоолны хулуунууд гинэ. Ийм хоолны хулуунууд мат помпа гэдэг. Тэр ширхэг нь хилэн 29 крон гинэ. Жижигхэн чимэглэлийн хулуунууд нь ширхэг нь 20 крон гинэ. Тийм хүмүүс ингэ авч байна. Ийм цагаан магаан шар мар өнгөтэй. Хөөрхөн л юм байна. Тэр одоо юм авч идэм үгэ бодож ийн хулууны шүл байгаа гэж шүү дээ. Хоёул юу авч идэх вэ? Энэ шүл байгаа тийм бас. Тийм, тинтигас кофе байгаа, вафл байгаа гэж ийн. Зяк хэдүүлэн мукбанг хий заяа. Эхлээд би танарт яг хөөнөр нь юу авснаас харуулъя. За ийм панкейк байна. Хулууны шүл байна. Тэгээд смаш бургер. Зяк. Нэг шүлнөөс нь авч үлсээ юм лээ. Амар гоё. Вау. Жохо халуун ногоотой юм. Тийм үү? Pumpkin spice soup юм шүү. Халуун ногоотой ганц жохо. Ийм гоё суп байна. Халтайгаа. Чи тастай. Надад бургер хадаж үзүүлээ заяа. Энд нэг аруулаад. Энэ камерт нэг аруулаад. Махан амар гоё яа. Ням. Fast som han sa, jag vet inte om hon är intresserad. Jag har den här dammsugaren. Dag. Ja, hon vet något med nötter på skolan häromdagen. Kocken där bara, ja, så sa jag tar en sån där, ja men det där Ja, är nöt. Nice. За би тэд явлаа.
Тэгээд ийшээ машинууд зогсоолуудтай. Энэ зүгээр ингээ өнгөө тавьчих юм байлаа айгу амар. За өнөөдөр гоё ялаа. Bye bye. Bye bye. За яг хажууд нь бас нэг өөр ферм байна. Тэгээд хараа амар гоё юм бөөрөлгөн зарж байна. Вау. Шууд арааны шүүс гоочч. Тэгээ өөртөө түүгээд тэнд хиллүүлээд мөнгөө төлөөд авч явд юм байна л та. За тэгсэн чи энд болохоор томатнууд байна. Улаан, ногоон. Энэ ногоонууд нь арай боловсруулж гүйцээг юм байна. Тэгтээ хүмүүс ингээд томат түүгээд явж байна. Хүүхдүүд ингээд хараа жимсдэг. Хөдөө сайхан байна уу? Стокгольмоос нэг цагийн зайтай яваад тийм байт юм ээ те арай. Тийм төвөөс нэг явбал 30 минут гинэ. Ихтэй одоо автобус унаа явах хэрэгтэй те. Яа, автобусны зогсоод байсан. Автобусны зогсоол байх шиг байсан. Өнөөдөр ядж явах нартай амар гоё өдөр байна. Яаж азар ирсэн. Гэтэ болгочихсон те. Яг болох. Яг болгочихсон. За яад гэх юм. Нэг өдрөөр хань. Хань хараад байна нөгөө. Маа. Тэрл дуурайгаад байна. Ийц нартаас навч. Ийчгээ хараад байсан чи. Ийц нарт навчсан. Оо ямар амарсан тайван байна тийм.